Гард орноос дараагийн зочинтойгоо ярилцахад бэлэн болсон байна. Үндэсний үйлдвэрлэгчдийгээ дэмжиж нэгдсэн нэг платформд зангидж байгаа буюу Монгол брэнд гээд цахим сайтыг ажилуулж энд одоо хүссэн үндэсний үйлдвэрлэгч нь үнэгүй өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүний мэдээллийг байршуулах боломжтой болсон байна. Энэ талаар бас үзэгчдэд мэдээлэл хүргэхээр бэлэн боллоо. Бид студийн зочноор Монгол брэнд холбооны тэргүүн Отгоо Ильцэг баярлаа. Ирсэнд баярлаа. За баярлаа. Тэгэхээр хоёулаа Монгол брэнд гээд сайтаас эхлэе ярив. Хизэнээс эхэлж одоо олон нийтэд ил болов. Одоо нийтдээ хичнээн үндэсний үйлдвэрлэгч компани сайтад нэгдсэн байна. За манай Монгол брэнд холбоо гэдэг байгуул маань бол яг үндэсний одоо үйлдвэрлэл эрхлэгч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчээс ахуулаад одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Монголд үйлдвэрлэж бүтээж байгаа хэн бүхнийг бас онлайн платформоор дэмжиж гэсэн тийм зорилго агуулсан. За тэгээд тэр зорилгынхаа хүрээнд бол ер нь бол том зургаараа бол одоо Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг экспортод гаргаж олон улсад одоо худалдаалахад дэмжлэг үзүүлэх гэдэг тэр чиглэл рүү бол ажилдаг тийм одоо байгууллага байгаа. За энэ хүрээнд бол Монгол брэнд CGMN гэдэг одоо захим платформ, Монгол брэнд CGMN гэдэг захим сайтыг хөгжүүлж бий болгоод тэгээд тэр сайтан дээр бол одоо яг Монголд үйлдвэрлэж бүтээж байгаа аж ахуйн нэгжүүдийг бол төвлөрүүлж байгаа. Одоогийн байдлаар нэг 530 орчим байгууллагын одоо 1000 орчим бараа бүтээгдэхүүнүүдийн ерөнхий мэдээлэл, танилцуулга, зураг одоо тэр бүх зүйлүүд нь бол тавигдаж дугаар тий холбогдох дугаар, имэйл хаяг тэгээд одоо нийгмийн сүлжээнд ашиглагддаг Facebook хаяг гэдэг ингээд тэр бүх зүйлүүдийг нэгтгэж байна. Хоёлаа яриад яг харуулъя тийм ээ. Яг юу гэж орох вэ? Одоо нэг энгийн үзэгчд ч гэсэн ороод сонирхож болно шүү дээ тийм ээ. Энгийн үзэгчтэй бол одоо 3W-ийг Монгол брэндийг MN гэдэг одоо манай энэ захим сайт руу ороход бол Монгол брэндийг одоо үйлдвэрлэж бүтээж байгаа бүх одоо зүйлүүдээр нь бол хэвлэл мэдээлэл одоо ски, ноос ноолор, оюун шүлжмэл, сав баглаа бодол одоо сайхан бүтээгдэхүүн, төмөр хийц гэх мэтлэн одоо ингээд бүгдийг нь төрөлжүүлээд ингээд бүлэглээд ингээд хийчихэж байна. За тэгээд ноос ноолор, арьс шир одоо хүнс одоо гар урлал, бэлэг дурсгал гээл одоо байж болох бүхэл зүйлүүд. За тэгээд энэ бүтээгдэхүүнүүдэд одоо жишээлбэл Монголд үйлдвэрлэж байгаа, бүтээж байгаа бүх бүтээгдэхүүнүүдийг ингээд байршуулад үн ханш одоо загвар дизайныхаа бүх мэдээллүүдийг ингээд байршуулж байна. За тэгээд цаашгаа явах төр бол одоо Монгол үйлдвэрлэгч эрхлэгчид өөрсдийнхөө хийж бүтээж байгаа тэр бүх зүйлүүдийнхаа мэдээллийг бас энэ одоо ийм шинэ бүтээгдэхүүн гарлаа, тийм хямдрал зарлаа гэдэг ч юм уу тэр мэдээллүүдээ бас байршуулах боломжтой байна. За мөн одоо 21 аймаг одоо Улаанбаатар хотын 9 дүүрэг дээр бас за Чингэлтэй дүүрэг дээр ингээд дарахад Чингэлтэй дүүрэг дээр үйлдвэрлэдэг ямар байгууллагууд байдгийг Өвөрхангай аймаг дээр одоо жишээлбэл ингээд дарахад Өвөрхангай аймаг дээр хідэн одоо байгууллагууд байдгийг. За энэ байгууллагууд нь одоо яг юу хийдیں۔ Монгол гутлаар одоо ийм бүтээгдэхүүн хийдэм байна гэдэг ингээд энэ жишээлбэл Монгол гутлаар одоо энэ Монгол гутлаар ингээд бүтээгдэхүүн үйлдвэрлэл хийдэм байна. Утсан тэр юм байна, хайганд хийдэм байна гэдэг ингээд бүгдийн сайхан ингээд танилцуулах боломжтой. Мөн дээр нь бол бид нар энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхаа мэдээллийг бол ингээд гадаад худалдаа, ариун цэврийн цаас гэдэг одоо Монголд үйлдвэрлэж болох, бүтээж болох бүх салбараар нь одоо зөвхөн барилгын гадна талын хаалга үйлдвэрлэдэг, барилгын дотор талын хаалга үйлдвэрлэдэг, одоо годомж талбай дээр хогийн сав үйлдвэрлэдэгээс ахуулаад л ингээд Монголд үйлдвэрлэж бүтээж болж байгаа юу л нойлын цаасаас ахуулаад бүх хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг ийш нь оруулах гэсэн зорилго тавьсан гэж ажиллаж байгаа. Сайтаа хөгжүүлдэг бол үргэлжлээд явах юм бол баг Монголын Amazon шиг болох юм шүү. Ер нь бол Монголын Amazon-ыг бүтээн гэсэн тийм л зорилготой байгаа. Тэгээд Монголд үйлдвэрлэж бүтээж байгаа. Энд бол өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс байна. Үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа үндэсний том ялгахгүй тийм ээ. Гэхдээ тэр бүхнийг бол манай энэ Монгол брэнд CGMN гэдэг платформ дээр бол бүртгүүлж ороод мөн төлбөргүйгээр өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгнийхаа талаарх мэдээллийг байршуулад тэгээд өөрийнхөө борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаа. За товчлоод хэлэх юм бол сая Өвөрхангай аймагт одоо үйлдвэрлэж байгаа арьс одоо өхрийн сайхан одоо арьсыг илдээд тэрийг боловсруулад одоо хайргны хөхөр хийцэн байгаа одоо үйлдвэрлэгч, өрхийн үйлдвэрлэгчийг одоо хажуухан талтанд байдаг Булган аймагт одоо хайрг эсгдэг тэр газарт хөхөрийг нь зарыг. Өмнө Говь аймаг лөө тэрийг нь танилцуулж зарыг. За цаашлаад өвөр Монгол руу оруулж зарыг. Бүр тэгээ цаашлуулад өөр төв рүү гаргаж зарыг гэсэн. Тэм зорилготой. Тэгэхээр энэ платформ дээр нэгдэж байгаагийн нэг ач холбогдол нь бол борлуулалтаа нэмэгдүүлэхэд бол дэмжлэг үзүүлэх юм байна. Хоёрдугаарт нь одоо
төрөөс бас энэ дотоодын аж ахуй нэгжүүдийг ингээд дотоодын худалдаа авалтыг дэмжигээд одоо Монгол Улсын ерөнхий сайд бас ингээд уриалга гаргаад засгийн газар ингээд ажиллаж байна. Тэгэхээр одоо нэг байгууллагад арьс ширэн цүнх хэрэгтэй боллоо гэхэд л одоо манай сайт руу ороод арьс ширэн бүтээгдэхүүн гэдэг дээр дарахад л тэн дээр гарч ирж байгаа 10 20 30 байгууллагууд руу сонгоод төрийн байгууллага одоо урилга өгөөд манайх хэдэн зуун одоо цүнх аммаар байна гэхэд л бүгдээр нь л тендер зарлах тендер зарлаад дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих нэг бодлого хэрэгжиж байна. За дээр нь одоо нэмээд хэлэхэд бол бас одоо аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүн үйлчлэгээ одоо олон нийтэд хүрэхэд бол бас маркетингийн зардал гэж их гаргадаг. Тэгээд үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагууд маань бол тодорхой хэмжээний зээл авсан хэд гурван бүтээгдэхүүнээ дөнгөж хөгжүүлээд явж байгаа учраас яг тэр өнөөдөр бас коронавигийн нөхцөл байдал эдийн засгийн одоо саарсан энэ байдал дээр бол энэ онлайн худалдаа онлайн одоо энэ хөгжил рүү бол анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаамаа. Тэгээ энэ бол хамгийн хямд зардлаар хамгийн одоо хүртээмжтэй байдлаар одоо олон нийтэд танилцуулъя. Тэгээ энэ бол зөвхөн нэг байгууллагыг тухайлан одоо ингэж сурчилж байгаа, дэмжиж байгаа одоо бодлого биш. Монголд үйлдвэрлэж бүтээж байгаа бүх байгууллагуудыг л одоо олон нийтэд за олон улсад бас ингэж сурчилж байгаа. Энд орсон одоо Монголын бүтээгдэхүүн, бараа бүтээгдэхүүн чинь бас органик, хамгийн химийн нэгдэл ороогүй, хамгийн цэвэр оригинал гэж ярьдаг. Тэр зүйлүүдийг бас олон улсаас худалдаж авъя гэсэн хөрөнгө оруулагчид бас их сонирхдаг. Тэгээд тэнд ч гэсэн өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгээ компанийн талаарх мэдээлэл бүх зүйлүүдийг бас ингэж бүрдүүлэх боломжийг бүрдүүлж гэж байна. Тэгэхээр сайтаа бас англиар болгочихмоор байна шүү. Тий одоо нөө таны яриан дотор энэ ер нь ирээдүйн Монголын Амазон болох юм биш үү гэдэг ингээд ярьж байгаатай адилхан бид нар яг нэг юм платформыг хөгжүүлэхэд маш их одоо бид нар ч баг 2 жил энэ дээр ажиллаж ингэж гарч ирж байна. Дээр нь одоо ингээд хэрэглэгчд оруулаад бүтээгдэхүүнээ өдөрдох мэдээлэлээ шинжилж оруулах бүх зүйл нь ингээд болцсон. Цаашлаад бол бид нар одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчтэй хамт энэ системийг хөгжүүлээд дээр нь одоо англи хэл тэгээд яаралтай хятад хэл, орос хэл бүх хэлүүдийг бас ингэж хөгжүүлээд тэгээд онлайн худалдаа руу нь оруулаад хүргэлт үйлчлэгийг юм хийгээд ингээд Монголын Амазон болох зорилготой ингээд ажиллаж байгаа. Монголын маш олон бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг та бараа бүтээгдэхүүнийг экспорт нь гаргах олон улсын ингээд сая ярианд 2 3 дурдлаа л да. Тэгэхээр энэ дээр яг яаж гүүр болж ажиллаж байна, яаж энэ хүмүүсийг дэлхийн зах зээл дээр холбож өгөхөд тусалж байна. Тухайлбал одоо 2019 оны 10 дугаар сард бол манай холбооны урилгаар Америкийн нэгдсэн улсын Аз Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимын одоо экспертүүд Монгол улсад бас ингэж хүрэлцэн ирж Монголын яг экспортын баримжаатай аж ахуй нэгжүүдэд бол одоо зөвлөгөө, төслийн үнэлгээг хийж Монголын аж ахуй нэгжүүдийг бас Америкийн зах зээл, олон улсын зах зээл рүү гарахт нь бол дэмжлэг үзүүлээ, хамтарч ажиллая гэдэг тийм одоо арга хэмжээг зохион байгуулсан байгаа. Тэгэд энэхүү арга хэмжээ маань бол Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим одоо Америк, Аз Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхим гэд маш олон энэ экспертүүд Аз Америкийн одоо танхимын төлөөлөгчид, Монголын экспортын чиглэлээр үйлчлэгээ эрхэлж байгаа байгууллагуудын төлөөлөл оролцсон ийм том арга хэмжээг зохион байгуулсан. За тэгээд эхний Америкчууд бид нар бол сонголтонд оролцоогүй. Яг Америкчууд маш олон одоо экспортын баримжаатай компаниудыг хүлээж авч уулзаад төслийнх нь танилцуулгыг нь сонсоод одоо хөрөнгө оруулалт хүсэж байгаа эсвэл гадаадад одоо худалдаанд ороход ер нь тэр олон улсад одоо сүлжээлээ оруулах боломжтой тэр байгууллагуудыг бас ингэж сонгоод тэгээд төсөл хөтөлбөрүүд хэдэн байгууллага сонгосон? 10 байгууллага сонгосон байгаа. Тэгээд тэр маань бол төлөвлөгөө ёсоор бол энэ 2020 оны 5 сарын 1-нд бол Америк нэгдсэн улсад очоод тэгээд тэр хөрөнгө оруулагч компани пүүс аж ахуй нэгжүүдтэй уулзалт хийж худалдааны одоо том моол дэлгүүрүүдтэй уулзалт хийж гэрээ контрактын дээр зурх байсан харамсалтай нь ковидын энэ нөхцөл байдал маань бол хил хаагдаад одоо бүх газруудад орой зэрийн дэглэм тогтсон учраас бид нар бол одоо тэр ажлаа яг одоо цахимаар онлайнаар одоо өргөжлүүлж яваад дээр нь бол яг үндэснийхээ үйлдвэрлэгчдийг одоо үр хангаа гэхгүй, хөвсгөлөхгүй, баян хангаа гэхгүй бүх газраас одоо интернет холбогдсон өрхийн үйлдвэрлэлээс ахуулаад үндэсний үйлдвэрлэл хийж байгаа бүх хүмүүсийг үн төлбөргүйгээр одоо энэ рүү орж бүтээгдэхүүн үйлчлэгээ байршуулж борлуулалтаа бас нэмэгдүүлэх боломжийг нь олгоё гэдэг Монгол брэнд сегмент гэдэг энэ платформыг хөгжүүлээд байна. Жидүү гэхээр одоо жидүү сан, жидүүгийн зээлийг хоёлаа ярихгүй бас болохгүй байна л та. Тэгэхээр одоо энэ олон компанид нэгдсэн байгаа сайтн дээр бас тэр
тэр жидүүгийн зээлийн талаар мэдээлэл өгдөг. Хизээ тэрийг зарлах уу, яаж ямар материал бүрдүүлэх үү ч юм уу. Тэр мэдээллүүд нь байж бол бас манай үйлдвэрлэгчд хэрэгтэй юм шүү, тий. Тий, одоо тэгээд бас шинэ засгийн газар шинэ одоо хүнсвэтэй аж ахуйн үйлдвэрийн сайд дээр нь одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газар гэдэг ингээд шинээр эмхлэн байгуулагдаж байна. Тэгээд тэр байгууллагууд зээл одоо тэр дэмжлэг тусалцааныхаа талаарх журам хөтөлбөрүүдээ бас шинжилж боловсруулж байна. Тэгээд тэр байгууллагуудтайгаа төрийн байгууллагуудтайгаа бид нар бас нэгт уялдаа хамтарч ажиллаад яг энэ Монгол брэнд гэдэг энэ платформ дээр төрөөс хийж хэрэгжүүлж байгаа одоо дэмжлэг тусалцаа тэднийг одоо хөгжүүлэх ямар боломж сургалт сурчлагаа тэр бүх зүйлүүдийг нь бас ингэж энэ нэгдсэн энэ платформ дээр ингэж нэгтгэе. За дээр нь бол одоо 21 аймаг 9 дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд гэж бас ингээд төрийн бүтэц ингээд тэднийг дэмждэг ингээд байгууллагууд байгаа. Тэр байгууллагуудтайгаа бас бодлого үйл ажиллагаа нэгтгэе. Тэгээд энэ одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг онлайн платформоор эхний ээлжинд дотооддоо дараа нь бол олон улс төр гарахт нь бол одоо хүчээ нэгтгэж төрийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж өрхийн үйлдвэрлэл эрхлэгчтэйгээ бас хамтарч ажиллаж одоо энэ бүх зүйлүүдийг энэ цөм хэлбэрээр одоо олон улсад гаргахын чиглэлээр бол яг энэ мэдээлэл технологийн одоо хурдстай шийдлүүдийг ашиглаад одоо ингээд гаргахыг гэсэн тэм төлөвлөлт ажиллаж байна. Нэгдэж байна гэдэг нь өөрөө бас том алалт болоо гэж би бодож байна. Одоо хувь хувьдаа би нэг готл үйлдвэрлэдэг байлаа. Тэргээ зарах гал өөрийнхөө фэйсбүүкээр ингээд тэр нэг авч өгөхгүй тийм байгаад байгаа зүйлс нь ингэж нэгдэж ирснээр ер нь хэрэг том хүч нэгт ор төвлөрч ийн гэж та бодож байна. Ер нь бол монголчууд ярьдаг штэ эвлүүл одоо бүтдэг овлол готдаг гэдэг ингээд нэг зүрт зөвгтэй адилхан. Аливаа зүйл дээр ер нь хамтрал хариуцлага одоо бүх тэр бүх зүйлүүдийг л хөгжүүлсэн тэр газар л амжилт ирж яадаг. Тэгэхээр одоо Монголын аж ахуйн нэгжүүд бол зарим үед бол гадаадаас одоо бүтээгдэхүүн импортоор оруулж ирээд тэрийг одоо олон нийтэд танилцуулахад маш их зардал гаргаж одоо гадаадын брендийн төлөө бол маш их одоо сурчлагын мөнгө зардаг мөртлөө яагаад монголчууд өөрсдөө хийж бүтээж байгаа яг ингээд өрхийн үйлдвэрлэл дэмжиж байгаа тэр бүх зүйлүүдтэйгээ бодлогоор төрөмж дэмжиж, хувийн хвшилэнч дэмжиж, яг энэ чиглэлийн холбоот нь ч бас дэмжиж хүчээ нэгтгэхэд ингээд олон нийтэд таниулж болохгүй бэ гэдгийг л би одоо ингээд одоо бид хамтарч ингэж хийж. За дээр нь бол бүх хүн бол бас ингээд яг олон нийтийн сүлжээ, Facebook одоо тэр чиглэлийг бас ингээд өндөр хүссэн төвшөнд, мэргэжлийн төвшөнд бас ашиглаж чадахгүй байгаа. Тэгэхээр тэр бүх зүйлүүдийг одоо энэ чиглэл рүүгээ нэгтгэхэд бол тэр борлуулалтыг нь бол нэмэгдүүлэх төр бол дэмжлэг үзүүлэх нь гарцаа байхгүй. За дээр нь бол бас өөрийнхөө брэнд бүтээгдэхүүн гаргаж ирж байгаа тэр бүтээгдэхүүнээ бас олон нийтэд сурчлахад хэвлэл мэдээллийн байгууллага одоо сурчлагын компанид ажил өрнүүлэхэд бас яг ингээд зөв стратегиэр хийхгүй бол маш их зардал гардаг мөртлөө тэрний яг буцаагаад орж ирж байгаа зүйлүүд нь бас хэр оновчтой байна гэдгийг тооцоход бол бас учир дутагдaltaй юмуд бас зарим үед гардаг. Тэгэхээр тэрийг ч гэсэн багасгая. Дээр нь бол одоо нэгдсэн юм мэдээллийн саналуу бүрдсэн тохиолдолд бол одоо олон улсын хөрөнгө оруулагч, дотоодын худалдан авагчид, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдээлэл, төрийн одоо худалдан авалтанд тэдгээрийг дэмжих ч гэсэн нэг цэгээс одоо үйлчлэгээ авах онлайн платформ гэж хэлж байгаа. За танд баярлалаа. Тэрийн ярилццаг дууссан байна. Тэгээд таны эхлүүлсэн энэ ажил удахгүй бас улам өргөжих байх гэж бодож байна. Монголын олон арван үндэсний үйлдвэрлэгчид жижиг том гэлтгүй бүгдээрээ дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүний борлуулалтаараа тэргүүлэх болтугай гэсэн эрүүлийг өргөн төвшүүлье. За тэгээд үндэснийхээ үйлдвэрлэлийг хөгжүүлж олон улсад одоо экспорт хийж тэндээс орж ирж байгаа одоо хөрөнгө оруулалт гэдэг бол жинхэнэ Монголын одоо ард түмэнд орж байгаа жидүүчдийн тэр банкныхын дансанд орж байгаа хөрөнгө оруулалт гэж ингэж харж байгаа. Тэр бол гадаадын шууд хөрөнгө оруулалт юм аа. Тэгэхээр Монгол улс яаралтай уул уурхаан бус одоо тэр бүтээгдэхүүнийг олон улсад маш яаралтай хөгжүүлж гаргах нь бол номер 1 алхам байгаа. Тэгээ Монгол улсын одоо бодлого байгаа. Тэр бодлого дээр бүгдээрээ бас ингэж хамтарч дэмжиж бие нэгээ дэмжиж ингэж одоо энийг хөгжүүлж маш олон жидүүчид орлоготой ажилтаа байхын бас өрөөлийг өргөё. Тэгээ танай хамт олон ч гэсэн маш их баярлалаа. За баярлалаа. Бид нэвтрүүлгийнхаа зочноор Монгол брэнд холбооны тэргүүн Отхон Мөлсийг урьж орууллаа. Нэвтрүүлгийнхаа дараагийн зочноор эрг уулзлаа. Түр баяртай.